7 хоногийн нэм гараг бүр Монголын мэдээ телевизээр үзэгч та бүхэнд хүрдэг бахархал нэвтрүүлэг эхэлж байна. Үзэгч та бүхний энэ өрөө амгалан айлтгая. Бид өмнө энэ нэвтрүүлгээр олон улс төв дэлхийн давцанд эх орныхоо нэрийг сураад болсон олон шилдэг тамирчид, дасгалжуулагчид, багийн тамирчдыг та бүхэндээ танилцуулж байсан. Тэгвэл энэ удаад бид хэн нэгэн тамирчин, дасгалжуулагч эсвэл аль нэгэн багийг онцлохыг хүссэнгүй. Монгол оронд хөгжсөн спортын төрлүүдээс хууган хэмээн нэрлэгдэх волейбол спортын талаар бид өнөөдөр үзүүлэхээр бэлтгэлээ. Монгол улсад 1921 онд ялсан ардын хувьсгалын дараах жилүүдэд зөвлөлт холбоот улсаас ирж ажиллаж байсан мэргэжилтнүүд хоорондоо бөмбөгөөр тоглон нааддаг байсан нь залуу үеийнхний дундаа тусгалаа олж бөмбөг буюу бөөрх хийсэн давуу, ноосыг тодорхой дүрм журамгүйгээр газарт ойлгох, агаар талгадан хөргөх, харилцах, шидэлцэх зэрэг бөмбөгөөр тоглох анхны үзэгдлүүд бий болжээ. Манай оронд жинхэнэ волейбол үүсч хөгжих анхны эхлэл нь тэр үед зөвлөлт холбоот улсад суралцж байсан Монголын оюутнууд энэ тоглоомыг сонирхон сурч тоглож байсантай шууд холбоотой юм. Зөвлөлтийн залуучуудын дунд энэ волейбол хэмээх ийм спорт тоглоом үүссэн байна. Энийг бид дүрм журмын нэхэд сонирхон судалж байна. Тэгээд хоёр ширхэг бөмбөг нэг сетгийг Эвлийн Теорооны нэрээр захидлын хамт илгээгээд энийг Монгол төмнийхээ дунд дэлгэрүүлэх санаагаа бичсэн ийм захидал ирсэн. За энийг Монголын хувьсгал залуучуудын Эвлийн Төв хороо хүлээж аваад тэр үеийн айрам цэргийн залуучуудын хувьсгал залуучуудын Эвлийн байгууллагад бөмбөг сетгээ хүлээлгэж өгөөд энийг залуучууд дунд дэлгэрүүл гэсэн үүрэг өгсөн. Дээрээс нь Монголын залуучуудыг энэ волейбол хэмээх шинэ тоглоомыг сурахыг бол уриалсан байгаа. За энэ түүхэн үйл явдлыг бол Монголд албан ёсоор волейболын спорт үүсч хөгжих эхэл тавигджээ гэж манай түүхэнд үздэг юм аа. 1930 оноос Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн Төв хорооны дэргэд залуучуудын 1, 2, 3 дугаар шигшээ гэсэн нэртэй багууд байгуулагдаж хоорондоо тэмцээн уралдаан зохион байгуулдаг байв. Улмаар 1931 онд улсын хэмжээнд волейболын тэргуун баг шалгаруулах анхны албан ёсны тэмцээнийг зохион байгуулж залуучуудын 1-р шигшээ баг төрүүлэн улсын тэргүүний баг гэж олонд алдаршжээ. Улаанбаатар хотод 1935 онд зохиогдсон улсын хэмжээний 2 дахь удаагийн тоглолтод 6 багийн 36 тамирч оролцож мөн залуучуудын 1-р шигшээ баг төрүүлсэн байна. За тэр 3 багийн хооронд л үндсэндээ эхний байрууд бол явагдаж байсан. Бусад багууд нь бол оролцоод эдэнд хожигддаг. За энэ үеэс л залуучуудын дур сонирхлыг улам ихээр татах болсон гэж байна. За энд болж исэн тэмцээнүүд нь бол яг улсын хэмжээний гэж нэрлэгдэж байсан боловч хөдөөгийн багуудыг бол хамарч чадахгүй. Зөвхөн нийслэл хотын багуудын хооронд л ийм болж исэн гэж байна. За хот хөдөөгийн волейболчдыг хамруулсан анхны том тэмцээн бол 1940 онд болсон байна. За энд бол 20 багийн 120 тамирчин оролцож анхны улсын гэж нэрлэгдэж болохоор ийм том тэмцээн зохион байгуулсан. За энэс л хойш л төрөл бүрийн тэмцээнүүд бол хот хөдөөгөө зохион байгуулагдаж манай орныг бол нийтлэг хөгжихөд бол маш их түлхэц болсон гэж ингэж үздэг. За 1946 онд улсын хэмжээнд улсын анх дугаар спартакиад улс хувьсгалын 25 жилийн аг тохиолдуулж явсан юм байна лээ. За энэ спартакиадын хөтөлбөрт бол энэ волейболын спорт бол байн орж ирсэн. Тэр спартакиач бол 9 удаа болсон шүү дээ. 54 он хүртэл. Энэ болгонд манай волейбол бол тэр хөтөлбөрт нь бол байн орж ирсэн. За ингээд л хойно сурч төгсж ирсэн залуучууд бол энэ волейболын спортыг нийт хөгжүүлэхэд бол өөрийн биеэр үлгэрлэж тэдний зохион байгуулсан багууд бол маш дөрвтэй хувь нэмрийг оруулсан гэж байгаа. 1951 онд тухайн үеийн бүгд найрамдах ардчилсан Герман улсын Берлин хотноо дэлхийн залуучууд оюутны 3 дугаар фестивал наадан болж дүгэр сүрэн ахлагчтай Монголын волейболын шигшээг анх удаа олон улсын тэмцээнд оролцжээ. Тэгээ 1951 онд бүгд найрамд гарчилсан Герман улсын нийслэл Берлин хот болсон дэлхийн залуучууд оюутны 3 дугаар их наадамд манай волейболчдын баг анх орсон байна. За энэ бол манай волейбол олон улсын давцанд тоглож эхэлсэн анхны тохиолдол. За энд бол манай улс даяар алдартай дүгэр сүрэн гэж манай гадаад явдлын яамны сайд байсан. Тэр үед бол олон улсын харилцааны дээд сургуулаа төгсөөд шууд Берлинд очиж яасан 6 хүн тоглосон байдаг. Эдгээр залуучууд бол анхны шигшээ баг болж олон улсын давцанд хөл тавьсан ийм баг байдаг. За 1956 онд Монгол улс анх удаа
волейболын шигшээ гэдэг багийг байгуулсан юм байна. Энийг байгуулахын тулд Монгол улс сайд нарын зөвлөлийн харьяа биеийн тамир спортын улсын хороо гэдгийг байгуулад хороон дараагаар Батлан хамгааллын яамны сайд байсан Савгсрын генерал ирж биеийн тамир спортынхаа хороон дараагаар ажиллаад тэгээд тэр үед Монгол улсад ерөөсөө волейболын шигшээ гэдгийг байгуулъя. Волейбол гэдэг маань Монгол улсын анхдагч спортын төрөл учраас энд нэг спортын шигшээ байгуулъя гэж. Тэгээд шигшээг тэнд анх эхэлж байгуулсан. Тэгэл энэ залуучууд бол маш ихээр одоо энийг сонирхож тэгэл орон даяар бол ерөөсөө дор дор ингээл эрчимтэйгээр түгэн дэлгэрэл хот өдөөгүй ерөөсөө тэгэл аймаг сум одоо баг хороод бүхэл газар одоо ер нь хэдрүүлж ирсэн үед баг айлын одоо уян дээр хүртэл хэсд ачаал волейбол тоглож ирсэн. Ийм л үе болж хувирсал да. Анхны шигшээ бол нэг 10 хэдэн хүнтэй шигшээ байгуулагдаж ажиллаад бүгд найрамдах Хятад ард улс руу явж Хятад очиж тоглож ирсэн. Тэгээ Хятад ч одоо хэдэн удаа очиж тоглолоо да. Дараа жил дахиад очиж тоглосон. Гэх мэтчлийн гадаад дарга хэмжээнүүд бол маш их болсон. Тэр үеэс эхлээд Азийн социалист дөрвөн орны тоглолт гээд болдог болсон байсан. Солонгос, Вьетнам, Хятад, Монгол орны дөрвөн орны тоглолтууд эхэлдэг болсон. Ингээл 56 оноос эхлээд шигшлээ байгуулагдсанаас хойш Азийн дөрвөн орны тоглолтууд орж эхэлсэн. Хамгийн анхных нь 58 онд бүгд найрамдах Хятад ард улсын болд Хятад тоглож амжилттай тоглож ирж байсан юм аа. Тэгээд үүний дараачаас эхлээд шигшээ баг маань юу Азийн дөрвөн орны тоглолт ингээд суура тоглодог байлаач. Дараа жил нь одоо юу Арчилсан Солонгос тоглолоо, Вьетнам тоглолоо. Гэх мэтчлэн ингээд дөрвөн оронд ээлжлээд тоглоод Азид социалист дөрвөн орны тоглолтууд гэж явагдаж ирсэн юм аа. Энэ үеэс эхэлж волейболын спортын шигшээ баг байгуулагдсан учраас гадаад арга хэмжээ бол маш их хөргий болж олон оронтой тоглож явж эхэлсэн. 1950-ад оны сүүлээс 1970 он хүртэлх энэ хугацааг Монголын волейболын спортын хөгжлийн алтан үе гэж нэрлэж болно. 1960 оны 5 дугаар сард манай улсын эрэгтэй эмэгтэй баг Болгар улсад очиж 2 сарын хамтарсан бэлтгэл сургуулийн уулзалт тэмцээнд оролцжээ. Энэ тэмцээнд эрэгтэйчүүд 11 багтаа тоглож 7 багийг, эмэгтэйчүүд 9 багтаа тоглосноос 4 багийг нь тус тус очсон байна. За тэгээ манай волейболчдын амжилт бас зохиосоор одоо дээшилсэний үр дүнд одоо бас дэлхийн аврагчлуулах тэмцээнд оролцох нь зүйтэй маа гэж үзээд 1962 онд Москвад болсон дэлхийн аврагчлуулах тэмцээнд манай эрэгтэй волейболчд оролцож байсан. Олон улсын холбооны гишүүн болсон, олон улсын тоглолтод орох хэрэгтэй болсон. Тэгээд 62-ны дэлхийн аврагад нэг 8-9 тэл явлоо да. Хамгийн өндөр нь бараг үед явж ирсэн баг. Ер нь хамгийн сул баг нь Монгол байсан баг та. Анхудаа орж байгаа баг. Тэгээд анхны тоглолт маань Израильтэй тоглох болчихсон. Оросууд бид нэр загчлээ. За капиталист социалист систем хоёрын тоглолтоор эхэллээ шүү. Та нар амжилттай тоглоно шүү. Сайн тоглоно шүү гэдэг. Тэгээд бид нэрийг захиж хэлж Оросууд бас сургамжилж байсан. Тэгээд тоглолоо. Ихний партаа хожиж эхэллээ. Тэгээд нэг парт олдлоо. Тэгээд дараагийн партуудыг хожлоо. Тэгээд 3-1-ээр Израилийг хожоод гараад ирсэн ч Оросын чи бүх хэвлэлээр мэдэгдэл Монголын алтан гараацаанууд хожлоо гэл ингээд тарж яшээ. Анхудаа дэлхийн аврагад ороод анхныхаа багийг хожичаад бид ч одоо яг жигтэйхэн сайхан л байлаа. За энд бол зохиосныхаа одоо бас амжилтыг үзүүлж 19 дугаараар эзэлж ирсэн байгаа. 21 багаас. Дэлхийн анхны тоглолтыг бол тэгж их амжилттай сайн тоглож байлаа. 1961 оны 8 дугаар сард манай улсын эрэгтэй эмэгтэй шигшээ огийн тамирчид зөвлөлт холбоот улс Туркменстан, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикстан зэрэг Дундад Азийн бүгд найрамдах улсын Ташкент, Ашхабад, Душанбе, Фрунзе, Алмата зэрэг хотуудаар явж уулзалт тоглолтод оролцсноор Монгол улсынхаа нэрийг олон улсын давцанд гаргаж ирсэн түүхтэй. Хоёр дахь удаага бас 66 онд Чехословакт болсон дэлхийн аврагт оролцсон.
За энд бол маш сайн бэлтгэлтэй багууд байсан. Яагаад гэвэл тэнд одоо зөвлөлт холбоот улсад Ленинград төгсөж ирсэн манай анхны одоо мэрэгжилтэн багш Соргижоо дөнгөж төгсөж ирээд энэ багт ажилласан. Дээр нь зөвлөлтийн мэрэгжилтэн Макконо гэж хүнийг зэрэг одоо урьж ирж ажилласан. Энэ хоёр хүний хүчинд бол манай Шигшээ Овгийн амжилт бол мэдгэдгийц дээшилсэн байгаа. Тэгээд Оросууд тэгжээс. За 66 оны дэлхийн аврагч Монголын баг ирнэ амжилт дуулгаж болох юм байна да гэ. Сайн байшгүй гэж ярьж ирсэн. Тэгээд яг очид тоглоод амжилттай тоглолсолтой яг чадлынхаа арай. Тэнд баг их тарам авцсан. Гол холбоон тоглох чойдорж маань гинтхэн өвдөд эмнэлэг твтчихсэн. Тэгээд холбоон тоглогч гол холбоон тоглогч маань тэгээд яваад гис. Тэгээд нэг багтаа тоглож байсан чинь нэг талыг давталж байсан цаг нэмэх гараа цоо зохиолч. Тэгээд болтол тоглолоо. Тэгээд Дэмбэр сайхан бас шагаага гэмтэйгээд битээр. Тэгээд дэрэн тэнд их тарам авчихад үндсэн састаа бараг тэрчгээр байхгүй болчихсон. 11 хүнтэй явсан хамгийн их олон хүнтэй явсан састаа тэр л байсан. Маш их хүчтэйч баг болж ирсэн. 1962 онд зөвлөлт холбоот улсын Москва, Украины Киев хотуудад зохион байгуулагдсан насан туршидын дэлхийн аварга шалгууруулах тэмцээнд дэлхийн 21 орны багт амирчид оролцсноос Монгол улсын эрэгтэйчүүдийн шгшээ баг 17 дугаар баригдаж байсан төвхтэй. Энэ бол манай улсын багт амирчдын дэлхийн аварга шалгууруулах тэмцээнд эхлэл байлаа. Энэ тэмцээний дараа манай улсын багт амирчид 2 ч удаа дэлхийн аварга шалгууруулах тэмцээнд оролцож байсан төвхтэй. За 3 дахь удаага бол 1970 онд Болгарт болсон дэлхийн аваргад бас манай баг оролцсон. Энэ бол бас одоо 24 багаас 16-д орсон хамгийн сайн амжилт үзүүлсэн шүү дээ. Тэгээ манай волейболчдын ур чадвар сайжилсан, тамирчдын одоо тэр сонголт ч бас сайн байсан. 1970 онд надад дэлхийн аварга тэмцээнд 2 баган аваад явж байхад энэ босод орнуудын багууд бол гайгүй л байсан. Таман Дэмбэр сайхан болоод их классик тоглогчид, цаг нэмэх хөл их зүтгэлтэй тоглогчид, орж өгдөр сайн тоглогч, хаян их байгуулууд яа. Ямар ч юмгүй залгаанд ирдэг тоглогчид. Баг цөөхөн хүнтэй, 8 хүнтэй байсан. Одоо гадаадаар хэмжээ болохоор багийн спортыг олон орд тоглох хэрэгтэй байдаг. Гэтэл мөнгө төгрөг муу байдаг. Тэгээд одоо их 8 хүнтэй л доржигдэр дасгалж олагчтай баг орлоо. Түнэсийг бол хочид болохоор байсан парт гаргаад тэгээд түнэстэй 5 тоглоод хожигдлаа. Тэн дээр би нэг падаж алж харамсаж ирсэн. Доржигдэр намаар их зөгтөг намаар зөгөх гээд өгөөд над руу огтуулаад хайж. Огтуулсан бөмбөгийг ерөөсөө би алдаж байгаагүй. 3 удаа огтуулж байгаа 3 удаа аваад тэгээд дараа нь чойдор надад ижсэн. Хаянгууд шоу хаян нэр өгмөр байна шүү. Тэрнээс шоу хаян гэдэг нэр авсан юм. Огтулсан бөмбөгийн 3 удаагийн дараа нь салгаж ирсэн учраас шоу хаян гэдэг нь хоч нэр авчаа да. Энэ бол тоглолтоор гайхагдсан нэрдээ. Манай чойдорж бол Монголдо гоц холбоон тоглогч. Дэмбэр сайхан дэр залуу байгаа. Тэр бол маш хүчтэй довтлдог, довтлогоо зайтай. Цаг нэмэх бол бас сайн довтлно. Өөрийнхөө бяр хүчээр хийдэг. Бөмбөгийг алдахгүй төлөө бүхэл хүчээ гаргаж тоглодог. Үнэн голоосоо тоглодог тийм довтлогч байсан. Ер нь багийн спортыг чинь нэг хүн шиг явж тоглохгүй бол амжилт олохгүй шүү дээ. Бүгдээрээ л сайхан. Нэгэн жаахан ядсан байвал багийн тоглолт муу болоод явцдаг байхгүй юу. Тэгтээ яг 70 оны дэлхийн аваргад амжилтад оролцоод ирсэн нэг бөмбөгийн төлөө л гээд тоглолцоод байсан. Энэгээр амжилтанд хүрчижсэн, сайхан тоглож ирсэн, байгаа чадлаа гаргаж ирсэн. Тэр дүнгээрээ л амжилт үзүүлж ирсэн да. 1957 оны 4-р сарын 29-ний өдрийн биеийн тамир спортын хэрэг эрхлэх хорооны дараах лавгсрынгийн тушаалаар авир мэд, доржиж өгдөр, дисежалбуу, дугур, оюун дэлэг нарт волейболын спортын мастер сол, дэмчиг, шагдар, хаян хэрваа нарт волейболын спортын 1-р зэрэг, цэрэн дорж, тэрвиш нарт 2-р зэргийг анх удаа тус олгожээ. Мөн лавгсрын даргын тушаалаар 1958 онд эмэгтэйчүүдийн анхны улсын шгшээ багийг Ламжав, оюун чимэг, сингэ, шовдор, ягаан цэцэг, лавгжав, нацаг, бадам ханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж шагдрыг дасгалжуулагчаар томилсон байна.
За 1958 онд одоо эмэгтэйчүүдийн шгшээ овгийг бас 8 хүний бүрэлдэхүүнтэй ингэж байгуулж ирсэн. За ингээл одоо манай одооны волейболын анх ур чадварын дээшлж эхлэл нь бол тэр үеэс тавигдчихсэн. Би одоо 1955 оноос ер нь сонирхдаг байсан. Би тэр үед ч одоо бөөгнөл энэ тэнд нийлээл гадаач одоо ер нь сэтгүү годомж хашаа бараг байдгүй л шүү дээ. Би тэр үед чинь тэгээд тийм газруудаар л явдаг. Тэгээд явсараа нэг 57 онд сүүлээр намдаг сурмагш надад нэг хашаан дотроос л олж авсан шиг байна. Тэгээд тэндээс энэ харшаал нэгэн заал тэр үеийн өдөр харшаалын нэг заал гэж энэ нөхөн заал гэж нэг газар байсан. Одоо энэ аюултай тэмцэх газрын тэр хавьд байсан юм уу. Тэгээд тэндээс л ер нь эхэлсэндээ бэлтгэл нэгсэндээ одоо тэгж 57 оноос эхлээд яа тэгээд 35 жилийн агаар одоо харшаал нэгнлийг төлөөлж тэмцээд орж ирсэн. Тэгээд тэндээс шгшээгийн одоо 58 он шгшээ авахад тэр багаас 2 хүн орж ирсэн, нацаг 2 орж ирсэн. Тэгээд 58 онд шгшээд ороод тэр жил нөгөө Азийн Зүүн Азийн тэмцээнд Бээжинд очиж тоглоод тэгээд Вьетнамын хожоод 3 дугаар нь л орж исэн шиг байна. Тасаал өнгөсгөд 2 цаажтай Вьетнамын хожоод тэгж л эхэлж исэн да. Дэлхийн аврагт орно гэдэг чинь ерөөс их спортоор хичээлсэн хүн болгоны хамгийн дээд ирмэлцэл байхаа гэж би боддог юм л да. Тэгээ би 1969 онд их сургуулийн багш байсан. Шууд томилогдож шгшээгийн тоглогч тасгалж болгочоор 69 оноос эхлээд 79 оны хүртэл ажилласан. Багийн спорт бол найзуудтай болгоно. Найз нь насан туршаа байна. Тэгэхээр 1958 оны анхны шгшээгийн 8хан эмэгтэй төвөр баг Хятадын Бээжинд социалист төрийн оны тэмцээнд оролцож байхад явж исэн. Тэдний төлөөл одоо 5 эмээ байгаа. Тэр найзууд бол одоо 60 жил найзалж шүү дээ. Нэр чи одоо ер нь хүн тасрахгүй шүү дээ. Одоо бүгдөө хоорондоо сайхан харьцсан, ядарч өдрөөл туслана, өвдөж заавал эргээд тойрно, гайгүй шиг явж байгаагаа бас бараад нэг тийм чанар бол биш шүү. Одоо би бол шавдарч 9 дугаар ангийн хөөхд ирж исэн. Тэгэл битээ ирсэн бол одоо юмдээ толбог байна гэж байхгүй шүү дээ. Сард бол надыг 2 удаа иргэн. Тэгэхээр энэ волейбол спорт бол тийм их нийтж хамтаж бие биенээ гэсэн бие биенээ өгүүлдэг ийм сайхан болгод юм л да. Төлөвшөлд нь гайхамшигтай нөлөөлдөг. За анх 1957 онд Москвад олон улсын холбооны хуралд Монголын волейболын холбоог төлөөлсөн хүн маань манай Шагдар багш байдаг. Тухайд эмэгтэй шгшээ багийн насгалжуулагчаар ажиллаж исэн. Олон улсын хэмжээний шүүгч байсан ийм буянтай буурал бий. За тэгээ явж ирээд байгуулахад тухайн үед гадаад харилцааны дэд сайд байсан Дүгүр Сүрэнгааг волейболын холбооны ерөнхийлөгчөөр за Шагдар багшийг ерөнхий нарийн бичгийн дараагаар ингэж томилсон түүхтэй байдаг. За тэр цагаас хойш эдгөө 60 жил болоход Монголын волейболын холбоо 8 ерөнхийлөгч, 5 ерөнхий нарийн бичгийн дарга энэ айлын албыг хашиж ингэж явсан ийм сайхан түүхтэй. За Дүгүр Сүрэнгааны дараагаас Балдаогоо гэж хүмүүс нэлээд олон жил Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр хайсан. За анхны 64 оны Токиогийн Олимпиадад Монголын баг тамирчин ахлагчаар хүртэл явж исэн ийм хүн. За Балдаогоон дараа төлөвлөгөөний комиссийн орлогч дарга болсон Цэн Давишгаа бас нэлээд олон жил волейболын холбооны ерөнхийлөгчийн албыг хайсан. Цэн Давишгаагийн дараа Монгол улсын ерөнхий сайд байсан Содномгой энэ албыг бас 5-6 жил орчим хугацаатай хашаад ингээд 95-6 он руу зоолгож байгаа. Тэгээд Баярхүү гэж Монсонх группийн бизнесмен бас жил гарангийн хугацаатай хийсэн. За 96 оноос Ламбаага Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажилласан. За анх бол Ламбаага спортын одоо өсвөрийн асуудал хариуцсан манай волейболын холбооны тэргүүлэгч байж байгаад 96 оноос одоо улсын хурлын гишүүнээр сонгогдож тэгээ волейболын холбооны ерөнхийлөгч албыг давхар хашиж ингэж явсан. За 2000 оноос Бадам Сүрэнгааны энэ албыг хашиж 2012 он хүртэл Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Ингээд 12 оноос манай одоогийн ерөнхийлөгч Баярбаатар гэдэг хүн Монголын волейболын холбооны ерөнхийлөгч албыг хашаад явж ийн. Ингээд энэ 8 ерөнхийлөгч үндсэндээ энэ 60 жилийн хугацаанд волейболын холбоог толгоолж удирдах энэ Монголын волейболын хөгжилд үнэтэй хөв нэмрээ оруулж ирж явсан ийм улсууд 1990-ээс 1996 он
Зах зээлийн нийгмийн шилжилтийн хүнд хэцүүхэн үед Монголын волейболын холбоо удирдах өөрийн энэхүү үүргээ нэр төртөөр биелүүлсэн хүн бол тухайн үеийн бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Думаагийн Содмон билээ. Би бол бодгийн дэлхийн волейболын холбооны ерөнхийлөгч Акоста гэж хүн байсан. Тэр улсыг тэр хүнийг нэг Монголд өөрөж ирүүлж тэр ажлаад манай байдалтай танилцаад явж байсан байгаа юм. Хоёр дахь юм бол би яг холбооны ерөнхийлөгч болохоос өмнө л дөө 90 оны 3 сард Япон улсад засгийн газрын тэргүүний ажил хийсэн шүү дээ. Яг тэр үеэр бол харин волейболын одоо тэр талаараа бас жаахан сурталчилгаа маягийн юм хийжсэн гэж болохоор юм байгаа юм. Тэр дэлхийн волейболын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн волейболын холбооны ерөнхийлөгч, Японы волейболын холбооны ерөнхийлөгч гэсэн Мацударе гэж тийм хүн байсан юм. Тэрнтэй танилцаад тэрэггүй бүр цуг бид хоёр ч бас волейбол энэ тоглоод тэг сайхан харилцаа тогтоосон юм байгаа юм. Тэгээ сүүлд бидний бас яг намайг волейболын холбооны байх үед бол Япон улсаас ч хоёр ч одоо дасгалжуулагч бас манайд ирж ажиллаж байсан байгаа юм. Тэгээ өөрөөр хэлбэл ер нь яаж Монголынхоо волейболын холбоог дэлхийн болоод энэ Азийн волейболын холбоотой харилцаатай болох уу гэдгээр анхаарч байсан. За 1995-аас 96 оны онд амлсан анхны лиг аврах шалгуулалт тэмцээнүүдийг зохион байгууллаа. За энэ маань бас Монголын спортын төвөнд хоёр дахь нь гэж хэлж болно. За тухайн үед хамгийн өндөр зэрэгтэй байсан баг тамирчдыг клубүүдийн систем рүү шилжүүлээд одоо Баталгаанбаалах их сургууль, Алдар нийгэмлэгийн харьяа, Тэнгис багч гэдэг юм уу, ТЭЦ 4, Дулааны цахилгаан станцын харьяа, Эрчим клуб, Улаанбаатар төмөр замын татах хэсгийн харьяа, Ган зам клуб, за Мах импекс Мах гамнадын харьяа 5 Эрдэнэ баг гэдэг ингээд бас нэлээд томоохон аж ахуйн нэгжүүдийг төшөглсөн анхны клубын систем, за анхны өндөр зэрэглэлийн тамирчдын урт хугацааны тийм нэлээд мэрэгжлийн чиглэлийн тэмцээнийг 95 оноос тасралтгүй зохион байгуулж эхлүүлсэн. Он домнаад хагасчин шахам явдаг байлаа, за 3 сар явдаг байлаа гэдэг ингээд лигийн тэмцээн өөрийнхөө түүхэн хугацаанд бас өөрийгөө таних гэж нэлээд төрөл бүрийн системтэйгээр зохион байгуулагдсан. За хамгийн гол зорилго нь болохоор тамирчдыг одоо байнгын бэлтгэлтэй байх мэрэгжлийн чиглэл рүү хандах. За тэгээ баг тамирчдын нийгмийн асуудлуудыг клубүүдээр дамжуул шийдэх гэсэн. Энэ нөгөө зах зээлийн харилцааны үед бас хөлийг алдуулахгүй байх. Цаашдаа доороос гарч ирж байгаа залгамж халааг тэр лигийн тамирчин болох тэр хүсэл тэмүүлэл рүү чиглүүлэх гэсэн юм үндсэн зорилготой юм лигийн тэмцээнийг 17 жил орчим тасралтгүй зохион байгуулсан. За сүүл рүү энийг клубүүдийн аврах шалгаруулах тэмцээн, хавар намрын тэргүүн гээд нэг жилийн дотор явж байгаа тэмцээн маань зөвхөн нэг тэмцээнээр хязгаарлагддаг. За зарим тохиолдолд бас лигийн гэдэг тамирчид маань эргээд бусад одоо сонирхчийн гэдэг юм уу бусад зэрэглэлийн тэмцээн дээр лигийн гэдгээрээ тийм одоо юу гэдэг юм өөр зааг тогтоох юм хандлагууд гарч ирсэн учраас бид нар лигийн гэдэг энэ үгнээсээ татгалцсан. Тэгээ клубын аврах шалгаруулах тэмцээн болго жилдээ 2 удаа одоо сүүлрээ өөр жилдээ 4 ч удаа зохион байгуулагдгаар энэ системтэй болж ирж байна. Энэ маань өөрөө лигийн тэмцээн гэдэг маань асар урт хугацаа шаардлагадаг, асар их зардлаар бүтдэг ийм тэмцээн байсан бол богино хугацаанд жилийн турш байнгын бэлтгэлтэй байхын бодлогыг барьсан. Волейбол спорт бол над торгодор олон жил амьдрах тэр боломжийг олгосон. Би чинь 80 төгсөж биш та 77-8 болчихсон. Хэрвээ волейболоор хичээллээгүй бол ийм төвшөнд ийм хөдөлгөөнтэй биегээ өөрийгөө нэг бас аваад явах олны дунд аваад явах юм боломж юм байна. Хоёрдугаарт би волейболын спорт намайг бүх талаар нь төлөвшүүлсэн. Чи сайн сур, мэдлэгтэй бай, боловсруулаа ихвэл тусгай мэрэгжлийг сайн эзэмш. Тэр зүгээрөө намайг хөтлсөн.
волейболын спорт бол маш олон төрлийн одоо чанаруудыг хүнд олгодог ийм спорт. Хамгийн нэгдүгээр волейболын спорт бол оюун ухааны спорт гэж явагддаг. Шатрыг хүмүүсүүд оюун ухааны спорт гэдэг. Гэтэл волейболын бөмбөг хүнд секундыг 10%-ны 1 хэмжээгээр эзэмшигдэж байдаг. Зөвхөн давуултал нь 8 секунд явах зам. Бус бүх техникүүд бол секундыг 10%-ны 1-д хэмжигдэж байдаг учраас тэр бөмбөгийг хаасан зохих уу, хэн дөхөх үү, хэн дамжуулах уу, хаана хуурах уу, хаана зай байна гэдгийг энэ толгойн ажиллагаагаар одоо хэмжиж ингэж тоглодог учраас бага наснаасаа волейболын спортоор хичээлсэн хүний одоо бие биелэлтэр бол юу оюун ухаан бол маш бус улсуудаас маш өндөр хэмжээнд өгсөн. Дээр нь тэнцвэрийн асуудал, орон зай мэдрэмж маш өргөн хэмжээнд байдаг учраас энэ спорт бол хүмүүсүүд бол маш их ач холбогдол авдаг. Залгамж халаагаа бол бодиттойгоор бий болголоо. Одоо тэр байтугай Азийн төвшөнд өрсөлдөх хэмжээний өндөр нуруулаг тамирчтай бий боллоо. Одоо бид нар дараагийнхаа 20 жилийг бол Азийн төвшөнд Монголын волейболыг гаргах ийм цаг үе иржээ гэж ингэж харж ойрхон тэр Зүүн Азийн аваргуудын тэмцээнийг авч ийн гадагшаа Азийн аврах шалралт тэмцээн шигшээ бага бүрдүүлж оролцож байна. Хэрэв жилийн өмнөөс Монгол оронд үүс шүгжиж олон түүхэн замыг тулж ирсэн волейболын спортын талаар 30 минутын нэвтрүүлэг багтаах боломжгүй юм а. Гэхдээ бид бүхэн энэхүү нэвтрүүлгээ цуврал болгож үзэгч та бүхэндээ хүргэж байгаамаа. Та бүхэн ирэх нямгаргийн 21 цаг 20 минутаас бахархал нэвтрүүлгээ хүлээн авч үзээрэй.